Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн шинэ илэрлийн ээлжид нэг дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаартаа бид нэр зочинтой дугаар хийхэр бэлтгэсэн байгаа. Өнөөдрийн подкастын маань зочноор Optimal Max компани нийгмийн оролцоо хариуцсан менежер, сэтгэл судлаач Өрийн Туяа маань оролцож байна. За сайн байцгаана уу? Урьсанд баярлалаа. За тэгэхээр өнөөдөр сэтгэл судлаач Өрийн Туяа бит хоёр ажлын бүтээмжийн тухай ярихаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр подкастынхаа эхлэл болгоод бүтээмж гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэгээ юуг бүтээмжийг тодорхойлдог талаар манай сонсогчдод хуваалцвал. За монгол хэлний тайлбар бичгэнд бүтээмж гэдэг зүйлийг тухайн ажлыг хийж байгаа явц болон хэрэг хугацаанд хийж байгаагаар тодорхойлж болдог. За тэгвэл ер нь энэ бүтээмж эсвэл үр бүтээлтэй байдал, эсвэл үр ашигтай байдал гэдгийг ялгаатай ойлголт уу? Ялгаатай хэлэх яах вэ? Үр ашиг гэдэг нь болохоор ашиг орсон болохоор ерөнхийдөө бол мөнгө, тийм илүү санхүүтэй холбоотой зүйл. Харин үр бүтээл гэдэг нь болохоор илүү тийм ямар хугацаанд хийхээс шалтгааллахгүйгээр хэр сайн хийж гин гэж байгаа үр дүн дээр нь илүү төвлөрсөн зүйлийг хэлэх юм. Тэгвэл бид нэр ер нь байнга бүтээмжтэй байх боломжтой юу? Бид нэр ер нь байнга бүтээмжтэй байдгүй. Ялангуяа оффист ажилладаг хүмүүс гэх юм уу өдөрт 3 цагийн л бүтээмжтэй байх боломжтой. Офисын 8 цагийн 3 цагт л бүтээмжтэй 3 цагийн л бүтээмжтэй байж чаддаг гэж байгаа. Тэгээд нэг судалгаагаар ингээд харахад зөвхөн 2 цагт л хамгийн их тийм оргил бүтээмжний үе байдаг гинэ. Өдрийн 2 цагт уу? Үгүй. Ер нь 2 үед л 2 тохиолдолд илүү тийм бүтээмжтэй байх боломжтой байдаг гэж байгаа. Тэр нь болохоор эхнийх нь болохоор яг нэг сэрээд илүү ингээд тарих итгэвчэж эхлээд тэгээд тэр нь болохоор 1 цаг хүртэл амар бүтээмжтэй байдаг гэж байгаа. Тарих. Тэгээд 3-аас 4 цагийн алдад бүтээмж ундаг. Тэгээд араас нь 5-аас 6 цагийн алдад буцаад бүтээмжтэй байж эхэлдэг гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар өдрийн зарим үед бол бүтээмжгүй байдаг. Харин тодорхой нэг цагуудад хамгийн өндөр бүтээмжтэй байдлаар бол байдаг юм тий. Тэгэхээр офисын ажилтнууд маань ч гэсэн яг тэр онцлогоо мэдчих юм бол өөртөө ажиллаж үр дүн гүйцэтгэл төрөхөд илүү чухал байх нь тий. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь болохоор нэг судалгаан дээр 21 цагийн үед 9 цагийн үед илүү их тийм бүтээмж хийж чаддаг илүү оргил цаг үе гэж гаргасан байна гэсэн үг тий. Тэгэхээр бас энэ нь яг тийм тогтсон заалт байхгүйгээр яг хүн өөр байж тарж байгаа. Бид нэр хаяа тэгдэж штэ тий би бол тий шөнөөр илүү бүтээмжтэй байдаг. Ингээд шөнө илүү сууж ажиллаж хийдэг. Тэгээ зарим нь болохоор би өглөө амар тийм бүтээмжтэй байдаг. Тийм болохоор өглөө сууж хийдэг гэд. Тийм болохоор яг хүний өөрийн ялгуур гэх юм да. Өөрийнхөө онцлогоос хамаарад илүү тийм хизээ бүтээмжтэй байгаагаа анзаараад тэгээд яг тэр үедээ бас ажил хийх нь илүү үр дүнтэй байх магадaltaй. Сая таны нөгөө хэлдгээр ер нь бол оройн 9 цагт бүтээмжс өндөр байдгаа гэсэн судалгаа байдаг гэдгсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө надад юу шууд толгонд орж ирж байгаа гэхээр бид нар цар тахлын улмаас нөгөө гэрээсээ маш их ажилтдаг болсон тий. Тэгэхээр нөгөө гэрээс ажиллаж байгаа хэвцэд нэг талтаа бид нар ажлын цаг ерөөсөө дуусахгүй үед байсан тий. Ширээний суугаал за тий хажуугаар нь гэрэх ажлыг хийгээд ч юм уу. Тэгээ яг нөгөө 9 цаг гэхээр тэр нь орж ирж байгаа. Асуух гэж байгаа асуулт маань юу гэхээр тэгвэл офис дээр ажиллах гэрээсээ ажиллах хоёрт бүтээмжийн ямар нэг юм ялгаа байдгүй. Одоо чинь бид нэр гэртээ байхаар ингээл гэрийн ажил санаа зовол тэгээ дуу чимээ ихтэй байдаг ч юм те. Тэгвэл гэртээ байхаар ер нь бүтээмжтэй байж чаддаг. Энэ бол амар сонирхолтой. Ягаад бол ковидын дараагаар бид нэр амар гэрээсээ ажиллаж эхэлсэн шүү дээ тий. Тэгээд одоо ч гэсэн зарим компаниуд гэрээсээ ажиллаж байгаа гэж бол хэлсдэггүй байх. Тийм тэгээд сүүлд бас нөгөө Америкийн томоохон компаниуд дөнгөж офс руугаа буцаж орж ажиллаж эхлэж байгаа. Amazon ч юм уу тий. Тэгээд тэр нь ч гэсэн ингээ зарим хүмүүст илүү их дургуутсал үзүүлж байгаа гэх юм уу да. Яагаад гэвэл зарим хүмүүст гэрээсээ ажиллах нь илүү бүтээмжтэй байдаг. За эсрэгээр нь болохоор Унгарт нэг тийм судалгаа хийсэн байна л да. Тэгээд авч үзэхэд Унгарын судалгаан дээр илүү их нөгөө нэг бүтээмж сайтай ажлаа илүү их хурдан хийж байгаа ч гэсэндээ нөгөө нэг бид нэр хамтран ажиллах шаардлагатай ажлууд байдаг шүү дээ тий. Тим ажил дээр амар их цаг аваад байна. Тийм болохоор энээс үүдээд бүтээмж амар буугаад байна гэсэн судалгаа гарсан байгаа. Тэгэхээр энэ бас нөгөө нэг албан тушаалтай бас амар холбоотой байх магадaltaй. Бид нар ингээд заахвал ингээд багт орж ажиллах шаардлагатай үеуд байдаг шүү дээ тий. Тийм үеүдүүд гэрээс ажиллах нь ингээл байнга Teams-ээр ч юм уу Google Meeting-ээр ч юм уу ингээд
ингээ байнга видео кол хийгээд ингээ ярих нь амар тийм бүтээмж унагадаг гэж байгаа байхгүй энэ судалгаан дээр. Тэгээд дээрэс нь бас зарим ингээд бичлэг эдрийг ингээ хараад ахад одоо Teams-ээр ингээд ringtone гэдэг шүү дээ тий ингээд Google Meet ирж байгаа ч юм уу ийм ringtone бас амар трама үүсгэх магадaltaй байдаг гэж үзэж байгаа. За тэгээ эсрэгээр нь болохоор Европ холбооны улсуудад бас нэг юм судалгаа хийсэн байхад гэрээсээ ажиллахад цагийг одоо илүү төвлөрч ажилдаа төвлөрч тэгээд маш үр бүтээмжтэй ажиллахад тусалж байгаа гэж байгаа. Тэгээд дээрэс нь ажил амьдралын тэнцвэр бас амар сайн байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр юу гэхээр илүү одоо тийм хүүхэдтэй хүмүүс, гэр бүлтэй хүмүүс маань хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх тий өдрийн хоол, оройн хоолыг хамт идэх цагийг гаргаж өгөх гэдэг дээр илүү тийм харилцааны асуудал нь бас амар сайжирсан. Зөрчилдөөн багассан гэсэн судалгаа гарч ирсэн байна. Тэгээд энэ дээр бас нэмж хэлэхэд жоохон хэцүү зүйл нь болохоор энэ дээр одоо нэг өндөр хүчин чадалтай интернетгүй байх ч юм уу те эсвэл бол яг тийм орчин бүртээгүй байхад гэрээс ажиллах айгүй хэцүү. Үр бүтээмж байхгүй байх магадaltaй. Ярьж байгаа хавцнаас надад бодогдож байгаа юм юм байна л да. Ажлын хинээтэй байх, бүтээмжтэй байх хоёр бол нэг ойлголт биш бах тий. Ягаад тэгэхээр ажлын хинээтэй байх гэдэг нь ингээд ажилласаа бусдыг бүгдийг ингээд умартчихсан, бүхий л амьдралаа ажил болгоцсон. Ерөнхийдөө бол тэр хүний амьдрал нь ажил болцсон байхыг ажлын хинээтэй байх. Бүтээмжтэй ажилтан, бүтээмжтэй байх гэхээрээ өөрт олгогдсон цаг хугацаанд тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийгөө зориулах. Тэр нь илүү бүтээмжтэй байдлыг хэлж байгаа гэж ерөнхийдөө бодогдлоо. Тэгвэл бид нарыг бүтээмжгүй байхад нөлөөлдөг зүйлс гэж байх уу? Бэлгүй яг уу орчин амар их нөлөөлдөг. Бидний бүтээмжгүй байхад орчин. Ядчил дуу чимээ байна тий. Дуу чимээ, гэрэлтүүлэг, агааржуулалт гэдэг ер нь бидний орчин муу байгаа тохиолдолд бид нар бүтээмж хэрэгсээ гартгүй биднээс. Илүү их тийм энийг ингэж хийсэн, тэрийг ингэж хийсэн. Яа ямар халуун юм бэ ёо. Толгой өвдөд байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл бидний бүтээмжтэй амар нөлөөлдөг. Тэгэхэд бид нэр ингэж ажилдаа төвлөрч чадахгүйгээр өөрийн бодоод тахна штэ тий. Тэгэхээр эсрэгээрээ бүтээмжтэй байхад бол одоо яд чинь орчны агааржуулалт, гэрэлтүүлэг гих мэт зүйл нөлөөлдөг хань. Үүнээс гадна ер нь ажлын бүтээмжид юу нөлөөлөх боломжтой вэ? Үүнээс гадна дотооддоо сэтгэл зүйн нөлөөлөх маш магадaltaй. Дотоод хүний сэтгэл зүйн байдал тий. Одоо сэтгэл зүйн байдал муу байгаа тохиолдолд бүтээмжээс гарахгүй, ажилдаа төвлөрч чадахгүй байна гэсэн үг. Стресс ихтэй тий. Тэгээ толгоонд янз бүрийн бодол байгаа үеүүдэд ерөөд бол бүтээмж маш бага байдаг. Тэгээд түрүү нэг юу нөлөөлж болох вэ гэдэг тэгсэн шүү дээ тий. 2023 онд Филиппинд бас нэг юм судалгаа хийсэн байна л та. Тэгэхэд энд нь болохоор одоо тийм ажлын бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг гаргаж ирсэн гинэ. За тэрэн дээр нь ажлын ачаалал, аюулгүй ажлын орчин, тэгээд ахлагчийн дэмжлэг зэрэг нь ер нь ажлын бүтээмжид амар их нөлөөлдөг гэж гарч ирсэн байна. Тэгээ бидний одоо хэдий бүтээмж өндөр байсан ч гэсэн тий одоо бидний ахлагч гэх юм уу да удирдлага хэрүү тийм тэднэр нь сайн дэмжлэг үзүүлэхгүй болон бас урамшуулахгүй байх юм бол бүтээмж авах боломжгүй байдаг гэж үзэж байгаа. Тэгээ бас та нөгөө ярианыхаа ихэнд дурдсанчлан байнга бүтээмжтэй байх боломжгүй. Тодорхой хоёр тохиолдол юу нэг бүтээмжтэй байдаг гэсэн судалгаа байдаг. За тэр дундаа офисын ажилтнууд маань 3 цагийн туршил ер нь одоо хамгийн өндөр бүтээмжтэй байдаг гэдгийг дурдж байна. Тэгэхээр магадгүй манай подкастыг сонсогчид маань өөрсдийгөө бас байнга бүтээмжтэй байх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгвэл үргэлж өөртөө дарамт шахалт учруулад үргэлж төгс байхыг эрмэлзэж маш өндөр бүтээмж гаргах гэж явах явцдаа одоо ямар нэг сэтгэл зүйн асуудлуудад стресс, за архаг ядаргаанд магадгүй хүртгийг үүсэхгүй байх нь тий. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор манай байгууллагын удирдлагууд, захирлууд, менежерүүд маань ч гэсэндээ ямар нэгэн шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болов гэж би яг бодоод сууж байна л да. Жишээлбэл ажилтнаа байнга бүтээмжтэй байхыг шахдаг тий. Үргэлж өндөр гүйцэтгэл гаргахыг шахах нь өөрөө боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр ер нь бол манай монголчуудын бас мэддэг нэг арга байдаг ч нэг бүтээмжээ нэмэгдүүлэх помодоро техник гэлтэй аппликейшн тусламжтай тэрийг ингээл хийгээ явдаг ч юм уу. За эсвэл хүн болгоны юм дэвтэр дээрээ хийх зүйлүүдээ бичээд хийснийхаа дараа тэрийг чеклээд явахаараа илүү урам авдаг гэдэг ч юм уу тий. Энэ мэдчил ингээд хүн болгонд магадгүй өөрсөнд нь бүтээмжийг нэмэгдүүлдэг юм аргууд бол байгаа бах.
магадгүй яг танаас асуухад та өөрөө ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд одоо ашигладаг нэг энгийн аргаасаа хуваалцвал. Миний хувьд болохоор ширээнээс босоод агаарт гарах болон найзуудтайгаа ярилцах гэх юм уу та. Бүтээмжээ нэмэхэд бол за энэ болохгүй байх ч юм уу тий. Миний өдөр юм байсан ч гэх юм уу. Тийм зүгээр очиод тийм өдөр тутмын яриа өрнүүлэхэд миний бүтээмж нэмэгддэг. Харин таны хувьд яадаг вэ? Ер нь бол би яг нөгөө ажил эхлэхээс өмнө тэмдэглэл хөтэлдэг дэвтэр дээрээ за өнөөдөр энэ ажлыг ингээд хийж дуусгана, энэ хүмүүстэй уулзна, энэ хуралд орно гэдэг ч юм уу. Ингээд тэмдэглэл хөтлөөд тэгээ яг тэрийг харж агаад ажлуудаа хийгээд ер нь бол явцдаг. Тэгээд яг ажил дундуур ингээд хит их нозоорох ч юм уу, агаар гүдэх, за эсвэл ингээд дээд мөчт ингээд жоохон хөшөж эхлэхэд болохоор ер нь нэг юм баг зэрэг гарын толгойн дасгалуудыг ер нь л хийдэг. За тэгвэл ерөнхийдөө подкастныхаа төгсгөл болгоод та манай үзэгч сонсогчдод маань ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэх зөвлөмжүүдийг санал болгоул. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх 5 арга байдаг. Тэгээд эхнийх нь болохоор техник стратеги гэж арга байгаа. За энэ дотор нь болохоор дөрөвний хэлсэн чинь помодоро арга гэж болж байна. Помодоро техник тийм. Помодоро техник. Помодоро техник нь болохоор одоо нэг хэсэгчилж ажиллаа хийгээд амрах гэдэг байдлаар явдаг. Тэгээд дийлэнх олон хүмүүс болохоор 25 минут ажиллаад 5 минут амардаг. Гэхдээ энийг болохоор заавал 25-5-аар нь ялахгүй л те. Өөрийнхөө бүтээмжээс шалтгаалаад 30 минут 10 минут гэдэг ч юм уу те. Тийм байдлаар юу ашиглаж болдог. Тэгээд энэ нь болохоор нэг хүмүүс аппликейшн чирлж болдог. Эсвэл YouTube дээр тийм бас цаг тавьчих болдог. Эсвэл зүгээр тийм өөр дээрээ аларм тавьсан ч бас байж болно. Яг тийм өөртөө амар байдлаараа помодоро арга хийж болно. Тийм. За дараагийнхаа техник стратеги болохоор get things done буюу дэлгэрэнгүй жагсаалт гарах гэж байгаа. Дөнгөөсөө бас таны хэлсэнчлэн тий өглөө ажил эхлэхээс өмнө жагсаалт гаргаад тэгээд тэр жагсаалтаа ингээд хийгээд чеклэд явах нь бас амар урам зориг өгдөг гэх юм уу та. Тэгээ бас нэг зүйл нь болохоор илүү одоо нэг толгоонд орж ирсэн бүх бодлоо бичиж авчих. Тэгээд бичиж авч байгаа дараа нь тийм ирэмблээд яг аль ажлын эхэлж хийх ёстой бэлээ гэдгийг чагсаалт гаргаад ингээд бичгээр илүү тийм бүтээмж нэмэгддэг гэж байгаа. Илүү тодорхой дараалалтай болж эхэлнэ. Тийм илүү тодорхой одоо толгоонд ингээд бидний байгаа бодлууд ихэнхдээ замбраагүй байдаг шүү дээ тий. Бодол болгоны араас бодол орж ирээл яг яахаа гэдэг мэдгээ болждаг хаяа. Тэгэхэд ингээд бичээд авчихад ерөнхийдөө бол илүү тэгцтэй болдог гэсэн үг. Тэгээд 3 дахь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх техник нь болохоор eat that frog буюу хэцүү зүйлээ хамгийн түрүүнд хийчих гэсэн үг. Хамгийн хэцүү ажлаа хамгийн түрүүнд хийх нь тий. Одоо get things done болон eat that frog-ыг ер нь зэрэгцүүлээд хийх амар боломжтой. Ягаад гэвэл бид нар ингээд чагсаалт гаргачлаа тий. Чагсаалт гаргасныхаа дараа энэчээс хараад хийх хэцүү ажлаа сонгоно. Хамгийн хэцүү ажлуудаа хийгээд дуусгах юм бол дараагийн хийх ажлууд маань илүү тийм биед амар юм уу та сэтгэл санаанд амар болж явна гэсэн үг. За тэгээд сүүлийнх нь болохоор smart буюу зорилго тавих арга гэж байгаа. Тэгээд энэ нь болохоор ер нь илүү тийм хурж болох үс зорилго тавих хэрэгтэй гэж байгаа. Илүү ухаалаг зорилго тавих гэсэн үг тий. Ер нь энэ дээр бас дэлгэрүүлээ ярих юм бол альва нэг ажлыг хийж гүйцэтгэхдээ тэр хийж гүйцэтгэж байгаа зорилгоо илүү ухаалгаар тавиач буюу одоо яг нэг смарт гэдэг үгний 5 үсгээр нь эхэлсэн нэг үг байдаг. Тэр нь болохоор нэгдүгээрт тухайн зорилго чинь яг хурж болохоор зорилго юм уу? За тэгээд тухайн хийж байгаа ажилтай чинь холбоотой зорилго юм уу? За тэгээд ямар нэг үр дүнгээр хэмжигдэх юм уу? Тэрийг нь яаж хэмжих юм бэ? За тэгээд тодорхой байж чадж байгаа юу? Хүн болгонд ойлгомжтой байж чадах юм уу? За тэгээд үлдсэн нь тухайн зорилгын хүрэх хугацаа нь хэр юм бэ гэдгээ ерөнхийдөө бол тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол хурж болохоор хэмжигдэхүйц холбоотой тодорхой мөн хугацаатай байх хэрэгтэй. Альва нэг зорилго. За тэгээд дараагийн бүтээмж нэмэгдүүлэх арга бол орчин байгаа. Бид түрүүн бит хоёрын ярьсанчлан тий байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалт болон ногоон ургамал эдгээр бүтээмжид аягүй их нөлөөлдөг. Бид нэр одоо ногоон ургамал байх тусмаа илүү их бүтээмж нэмэгддэг гэж юу н санагддаг. Ер нь бол тийм. Өнгөний хувьд ч тэр ялгаруулж байгаа хүчил төрөгч байгаа хувьд ч тэр. Тийм. Тэгээд байгалийн гэрэл бас амар хэрэгтэй байдаг. Бид нар ингээд харангуй орчинд суугаал ингээд битүү орчинд суухаар бидний бүтээмж маш ихээр ундаг. Тэгэхэд байгалийн гэрэл, нарны гэрэл орж ирэх
бидний бүтээмж хамгийн ихээр нэмэгддэг гэж байгаа. Болон орчноо цэвэрлэх бас амар хэрэгтэй. Орчноо цэвэр зэмсгээр байлгах болон хаяа бас бид нар нөгөө нэг суудлаа солих гэдэг арга байдаг шүү дээ тий. Суудлаа солиход нэг тийм шинэлэг мэдрэмж авдаг. Шинэлэг мэдрэмж авснараа бидний бас бүтээмж нэмэгдэх боломжтой байдаг. Тийм тэгээд нэг жишээ дурдах юм бол Google компани маань ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэхийн тулд одоо амрах орчин болон унтах орчин, тийм зүгээр nap хийх орчин, тэгээд тоглоомын орчин гэх мэтээр ерөөдөө талбайнууд офс дээр гаргаж өгсөн байгаа. Тэгээд энэ нь болохоор бид нэг хитрхи удаан ажиллаад ингээд ядарсан үедээ энэ орчингуудаар ингээд ороод амраад унтаад юм уу тоглоод ингээд явхад бидний бүтээмж нэмэгдэх боломж ихсэж байгаа гэсэн үг. Тэгээд дээрэс нь одоо тоглоомын орчин гэдэг юм бол бид нар мэдээж одоо ганцаараа тоглохгүй шүү дээ тий. Ажлынхаа хүмүүстэй хамт тоглоно. Тэгээд энэ нь бас бидний дотоодын харилцааг бас нэлээд сайжруулах боломжтой байдаг. Тийм. За тэгээд дараагийнх нь болохоор зохион байгуулалт гэж байгаа. За зохион байгуулалт гэх юм бол бидний нөгөө түрүүнс техник стратеги дээр ярьсан чагсаалт гаргах, ирэмлэх, тэгээд нэг зүйл төвлөрөх гэсэн зүйлүүд байдаг. Бид нар одоо хитрхи мультитаскинг гэж ярьдаг шүү дээ тий. Зарим хүмүүс бол үнэхээр сайн байх л да. Гэхдээ мультитаск хийх үед бидний бүтээмж ундаг. Яагаад гэвэл бид нар нэг зүйл төвлөрч чаддаггүй. Олон зүйл рүү ингээд төвлөрөөд ахаар бидний бүтээмж унаад тэгээд яг ингээд нэг ч зүйл хийсэн юм шиг хийгээгүй юм шиг болж өнгөрөх магадлал маш өндөр байдаг. Тийм болохоор ерөнхийдөө чагсаалт гаргаад ирэмблээд тэгээд нэг нэгээр нь төвлөрөөд хийх нь хамгийн их бүтээмж сайжруулдаг. За тэгээд мотивацжуулах гэдэг нэг арга байдаг. Энэ нь болохоор дуртай зүйлээ дургуй зүйлтэйгээ хамт хийх. Бид нар ингээд амар хүнд хэцүү ажил хий гэж бодъё л доо. Тэгэхэд дуртай дуугаа сонсох. Дуртай юм уух байдлаар ингээд дуртай дургуугаа ингээд хамтд нь хийхэд ажлын үр дүнд маш сайн нөлөөтэй байдаг. Өөрийгөө бас хэд их ядраахгүй, тархиа хэд их ядраахгүй байх нь тий. За баярлалаа. Маш үр дүнтэй, маш үр өгөөжтэй зөвлөмжүүдийг бас өглөө. За өнөөдрийн дугаарын маань урилгыг хүлээн авч Happy Workplace podcast маань оролцсон сэтгэл судлаач Өрийн Туяада баярлалаа. Баярлалаа. Намайг дахиж урьсанд баярлалаа. Энэ үрээд Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.